5 дугаар сарын 24-ний Бямгарагт автомшингийн өдөр тохионо. Энэ өдөр Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлтийн тэмцээн төв талбайгаас эхэлнэ. Тэг 6 цагаас 18 цагийн хооронд зарим хэсэгт зам хаах юм а. Хязгаарлах бүсчлэлийг танилцуулъя. Төв шуудангийн уулзуураас цэцэг төвийн уулзуур хүртэл, цэцэг төвийн уулзуураас Зоос гоёлын уулзуур буюу Улаанбаатар шилэн банкнаас Сансрын И мартын уулзуур хүртэл, Сансрын И мартын уулзуураас урагш Бүхийн өргөө хүртэл, Бүхийн өргөнөөс зүүн тийш зүүн 4 зам хүртэл, зүүн 4 замаас халдвартын имлэг буюу Нарантуулын уулзуур хүртэл, Нарантуулын уулзуураас зүүн тийш Өгөөмөр захын гэрлэн тохиотой шин нүхэн гарц хүртэл, нүхэн гарцаас Дүнжин гаруйн зам хүртэл, Дүнжин гаруйн замаас зүүн тийшээ чигээрэн Улиастайн уулзуур хүртэл, Улиастайн уулзуураас урагш Дугуйн зам буюу Цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн замаар чигээрээ яваад баруун тийш Маршлын уулзуур буюу Их Монгол плазагийн хойд уулзуур хүртэл, Их Монгол плазагийн хойд уулзуураас Хоум плаза буюу Гайндигийн гудамжнаас зүүн тийш Олимпийн гүрнээс гадаад харилцааны яамны уулзуур хүртэл, гадаад харилцааны яамны уулзуураас төв талбай хүртэл гүйлт явагдах учраас хязгаарлаж байна. Хязгаарлалтын бүс дотор автомашин болон цахилгаан скутер, ундаг дугуй, мотоцикл, мопед явуулахгүй. Энэ жилийн марафоны зам олон гудамж талбайг хамарсан гадаадын 30 гаруй гүйгч оролцоно. Нийт 23 мянган гаруй гүйгч Улаанбаатар марафон 2025 гүйлтэнд оролцох юм а.